Баянгол дүүргийн 11-р хороонд барилгах Just Oil шатгуун түгээх станцын түгээгчийг шөнийн цагаар 18-аас 25 насны 2 залуу айлган зүрдүүлж мөнгө авахыг завдсан байна. Яг энэ үед шатгуун авахаар хүмүүс ирсэн тул тэдгээр залуу зогсжээ. Одоогоор с ิจ гтнүүдийг эрен сурвалжилж байна. Монгол Ардын намын гишүүн Баянцогт Содбаатар нар төрийн албан агчдыг хонголон алж байгаа шинжилгээний засгийн газрын халаа сэлгээг буруу гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Харин үүнийг ерөнхий сайд тайлбарлахдаа хонголон халсан явдал байхгүй, өөрийн хүсэлтээр л халагдсан хүмүүс бий гэж тайлбарлав. Түүнчлэн зарим албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр тавьж буй явдлыг өмнөх засгийн газрын үед гаргасан хууль журамтай холбон тайлбарлав. Монгол улсын ерөнхийлөх захиагийн элбэгдэж бүгд найрамдах Польш улсад хийж буй төрийн айлчлалын үеэр тус улсын соёл шинжлэх ухааны төв эрдмийн уурхай болсон 197 жилийн настай Варшавын их сургуульд зочилж лекц уншлаа. Хотын дарга захирамж гарган сар шигний баярын өмнөх амралтын өдрүүдийн бямд нэм гарагт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш сондгоогоор нь ялган хөдөлгөөнд оролцохыг хориглосон юм а. Энэ үеэр өөрийн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон иргэдэд худалдаа хийх боломжийг нь хангах үүднээс 12 чиглэл 53 бүхэн автобусыг явуулахаар болсон байна. Тухайн өдрүүд мөн том оврын 200 автобусыг бүх чиглэлд нэмэлтээр явуулж иргэдэд үйлчлэхээр болсон байна. Одоогоор Монгол улсын нутаг дэвсгэрт урааны олборлолт боловсруулалтын ажил огт эхлэегүй гэдгийг Цөмийн энергийн газраас өчигдөр онцгойлон мэдгдлээ. Ашигт малтмын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улс орон даяараа хэлэлцэж эхлэх байна. Тэгвэл бичил уурхай эрхлэгч нарын хувьд шинэ хуулийн төслийн цорхойд хаягдаж үлдлээ хэмээн сэтгэл дундуур байгаа ажээ. Тиймээс бичил уурхай эзэмшигч нар ашигт малтмын газарт холбогдох мэргэжлүүдтэй уулздаг. Уулзалтаар шинжилэн боловсруулсан хуулийн төсөл улсын хурлд орохоос өмнө өөрсдийн эрх ашигыг хамгаалсан зүйл заалт оруулах хүсэлтэй байгаагаа бичил уурхай эрхлэгчдийн холбооноос мэдгдлээ. Удахгүй дөхөх уламжлалт сар шинийн баярыг бүх нийтээрээ цэвэр зэмцгэр орчин дугтан иргэд ая дуттай хамарч баярлах нөхцөлөө бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах өдөртөмжөө гаргалаа. Өдөртөмжийн дагуу нийслэлийн бүх аж ахуй нэгж албан байгууллага хувь хүмүүс 1-р сарын 26 болон 2-р сарын 2-ны Бямгарагт тус их цэвэрлэгээнд хамрагдах юм а. Интерпол руу захиа явуулж асуудалд орсон хууль зүйн дэд сайд Эрдэнэ Жамяан дахин албан тушаалаа ашиглан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ханджээ. Тэрээр намын дарга энх баярыг эмнэлэг чилжүүлэх утга бүхий тушаалыг тус газарт өгсөн байна. Баттай их сурвалжийн мэдээснээр тэрээр хууль зүйн сайд хүмүүжин эзүүдэнд ирэх тушаалыг өгсөн юм байна. Энэ талаар албаныхан тайлбар хийхээс татгалзаж байна. Хятадын хөнгөн цагааны корпорац буюу Jalcon Эрдэнэс 57 компаниг үнийн асуудлаас болж нүүрснийхээ нийлүүлэлтийг сосгосны хариуд 200 сая ам долларын нүүрс нийлүүлэх гэрээнийхээ нөхцөлийг хүндэтгэхийг уриалсан мэдээлэл гаргалаа. Харин ерөнхий сайд алтан үеийг гэрээнд өөрчлөлт оруулах сонирхолтой байгаагаа сэтгүүлчдтэй уулзах үеэрээ өчигдөр мэдгдсэн юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотыг хэсэгчлэн хөгжүүлэх 12 төлөвлөгөөг бэлтгэж энэ сарын 31-нд болох нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн чуулганд өргөн барихаар болжээ. Ингэхдээ тус төлөвлөгөөний газраас оршуулгын газар жалга даалан гууны аманд байрласан айлуудыг нүүлгэхээр төлөвлөж байгаагаа мэдгдлээ. Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ойгоос бэлтгэсэн модон материалыг өөр аймаг хот руу тээвэрлэхийг 2 жилийн хугацаатай хориглосон байна. Монголын иргэний агаарын тээвэр компани алдагдaltaй ажиллаж байхад 5 сая төгрөгийн цалин авна гэж дайраад байгаа дарга нар байвал яах вэ? Монголын иргэний агаарын тээврийн гадаад төлөөлөгчийн газар шаардлагагүй байсан 13 өнгөнийг цомогтгож 660 сая төгрөг нэлээ гэж зам тээврийн сайд ганц хүчээр ирлээ.